хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээр гэрлийн тархалтын тухай судалцгаая. За гэрлийн тархалт хичээлийн сэдвийн хүрээнд гэрэл үүсгэгч гэж юу вэ? Гэрэл орчинд хэрхэн тархдаг вэ? Гэрлийн цэцрэг гэж юу хэлэх вэ? Гэрлийн цэцрэгийн гол санаанууд гэсэн зүйлүүдийг мэдж авах болно. Гэрэл үүсгэгчийн тухай ярилцъя. Өөрөөсөө гэрэл гаргадаг биеүүдийг гэрэл үүсгэгч гэнэ. За гэрэл үүсгэгчийг байгалийн гэрэл үүсгэгч, зохиомл гэрэл үүсгэгч гэж хоёр ангилнаа. Байгалийн гэрэл үүсгэгчд нь нар, аянга цахилгаан захих, гэрэл цох гэх мэтчлэн байгалаас өөрөө гэрэл гаргадаг ийм биеүүд орно. Харин зохиомл гэрэл үүсгэгч гэдэгт нь хүний гараар зохион бүтээгдсэн гэрэл үүсгэгчүүдийг хэлдэг байх нэ. Бүгдээрээ гэрэл агаарт болон усанд, шилэнд яаж тархдаг тухай авч үзье. За гэрэл агаар тархахыг судалж үзье. За энд бид нарт харамгийн цаас хэрэгтэй, гэрэл үүсгэгч хэрэгтэй. Гадна нь бол агаар байгаа. Үүнийг орчныг нь харанхуйлж өгөх ёстой. Гэрлийн цэцрэг маань харагдахгүй байгаа учраас түүнийг нарийн завсар гаргаж тусгаж үзнэ. Ингэж тусгаж үзэхэд энд гэрэл агаарт шулуунаар тархдаг болох нь харагдчихна. Тэгвэл усанд хэрхэн тархдаг тухай авч үзье. Гэрэл үүсгэгч сав, мөн ус, цагаан цаас хэрэгтэй. За эндээс гэрэл үүсгэгчээ асаагаад усаа шилэн савнда хийн. Ингээд энэ савтаа ус руугаа гэрэл үүсгэгчийг тусгаж өгнө. Усанд мөн гэрэл шулуун замаар тархдаг болох нь харагдчихна. За дараа нь гэрэл шилэнд хэрхэн тархах тухай авч үзье. За энд гэрэл үүсгэгч хэрэгтэй. Шил, мөн харамгийн цаас хэрэгтэй. За гэрэл үүсгэгчээ шил рүүгээ тусгаж өгнө. За ингээд шилэнд үүссэн гэрлийн цэцэргийг харахад мөн шулуун бай. Ерөнхийдөө өгнөлтөнд тэгвэл гэрэл усанд болон шилэнд агаарт шулуун замаар тархдаг байх нэ. Гэрлийн цэцэргийн тухай ярилцъя. Гэрэл шулуун тархахыг тодорхойлж байгаа шулууныг гэрлийн цэцрэг гэнэ. За гэрэл үүсгэгчийн бүх чиглэлд гэрэл тардаг. Иймд гэрэл үүсгэгчээс татсан шулуун бүхэн гэрлийн цэцрэг болж өгнө. За гэрэл шулуунаар тардгийн тод илрэл нь биеийн сүүдэр үүсэх нөхцөл юм. За гэрлийн цэцрэгийн гол санаануудыг авч үзвэл гэрлийн цэцрэг нь гэрэл тархах чиглэлийг тодорхойлдог. Гэрэл нь нэгэн төрөл орчинд өөр орчны зааг хүртлээр шулуун замаар тархдаг. Гэрлийн цэцрэгийг маш нарын шулуунаар зурж тэмдэглэдэг байх нэ. Бүтэн сүүдэр хэрхэн үүсгэх тухай авч үзье. Гэрэл үүсгэгчийн хэмжээ бага байвал түүний үүсэх сүүдэр нь тод бөгөөд жигд гэрэлтүүлэлтэй байна. За үүнийг бүтэн сүүдэр гэнэ. Нэг цэгэн гэрэл үүсгэгч биеийг гэрэлтүүлэхэд бүтэн сүүдэр үүсдэг. Гэрэл үүсгэгчид хоорондоо ойрхон байрласан үед тэдгээрийн үүсгэсэн сүүдрүүд давхцдаг. Түүний давхцал дээр үүссэн сүүдрийг нь мөн бүтэн сүүдэр гэж нэрлэдэг. За тэгвэл энэ дээрх 3 тохиолдолд бүтэн сүүдэр үүсч болдог байх нэ. Одоо тэгвэл хагас сүүдэр хэрхэн үүсдэг тухай авч үзье. Хоёр цэгэн гэрэл үүсгэгч байгаа тохиолдолд аль аль нь өөрийн сүүдрийг үүсгэх ба нэг нь нөгөөгийнхөө үүсгэсэн сүүдрийг гэрэлтүүлдэг. За энэ үед үүссэн сүүдрийг хагас сүүдэр гэж нэрлэнэ. Мөн гэрэл үүсгэгчийн тоо олон болох эсвэл хэмжээ нь биетэй харьцуулахад тооцох хуйцаар том байхад энд хагас сүүдэрч үүснэ, мөн бүтэн сүүдэрч үүсдэг байх нэ. За энэ зургийг ажиглаарай. Биеэс гэрэл үүсгэгч том байх юм бол хагас болон бүтэн сүүдэр үүсдэг. За энд мөн бас хагас буюу бүдэг сүүдэр үүссэн байгаа нь харагдчихна. Гэрлийн цэцрэг үл хамаарах зарчим. За янз бүрийн биеэс ойсон цацарсан гэрлүүд хоорондоо огтлцсон өнгөрөх юм уу давхцан тархаж байдаг. За энэ үед гэрлийн цэцэргүүд бие биедээ нөлөөлдөггүй. За энэ зарчмын ачаар бид нэг нүхээр шаагаад олон биеийг ямар ч нөлөөгүйгээр харж чаддаг байх нэ. Тэгэхээр нэг гэрлийн цэцрэг нөгөө гэрлийн цэцрэгтэй давхцахад энд чиглэл өөрчлөгдөнө гэж байхгүй тийм нэг нь нөгөөгөөсөө хамаардаггүй байх нэ. За анхаарал хандуулсан сурагчдаа баярлалаа.